Энэ бол Jax. Тэрээр дэлхийн хамгийн агуу контент бүтээгчдийн нэг. Яг одоогоор 150 сая дагагчтай ба өөрийнхөө YouTube хуудасаар дамжуулан үзэгчидтэй надад нэг тасархай контент хийх санаа төрсөн. Би та нарын дундаас сайн дурын 8 хүн бүртгэж аваад дунд нь тэмцээн зохиогоод цорын ганц ялсан ялагчд нь хэмжээний шагналыг өгөхөөр шийдсэн гэж хэлтэл. Jax-ийн зохион байгуулж буй тэмцээнд нь оролцохоор нийтдээ 15 хүн ирдэг. Тэгээд тэмцээнд нь оролцохоор ирсэн хүмүүсийг тал талаас нь камераар бичих ба гар утаснуудыг нь улаан өнгийн хувцастай багтаа хүмүүс хурааж авсны дараа Jax оролцогчдтойгоо физикли биеэрээ бус оронд нь дэлгэцээр холбогдож өөрийгөө тэтгэвртэй гаргахаар шийдсэн. Энэ бол миний хамгийн сүүлийн контент. Та нарын дундаас ялсан цорын ганц ялагчид өөрийнхөө 150 сая дагагчтай аккаунт болон бүх спонсоруудаа өгөөд өөрөө ор сургуу халга болно гэж хэлчихэд тэмцээнийхээ 1-р үеийн дүрмийг танилцуулж эхэлдэг. Тэмцээнийх нь 1-р үе одоо манайхнаар атом молекул гэдэг тоглоом. Та нар ер нь багтаа тоглож ирсэн биз дээ те? Атом молекулууд үсэр гэх юм бол үсэрнэ. Харин атом молекулууд гэж хэлэлгүйгээр үсэр гэж хэлэх үед нь үсэрсэн хүн асагддаг да. Яг тэр тоглоом. Тэгээд тэмцээнд нь оролцохоор ирсэн хүмүүс бүгд догдолж хөөрөө дам амдаа би ялна хэмээн шивнэлдэж Jax тоглогчтой ажиглуулахаар үнэгний хувцастай нэг хүнээ нэмж өрөөрөө оруулаад тоглоомоо эхлүүлж командаа өгч байтал нэг оролцогч залуу атом молекулууд гэж хэлээгүй зүгээр гараа өрг гэж хэлэх үед нь гараа өргөж тоглоомоос асагдаад яа гарах чидэл үнэг өөдөөс нь Simon says, stand on one foot. Simon says, hold your breath. Simon says, the game is over. Ингээд тоглоомын 1-р үеийг өндөрлөж Jax амьд үлдсэн оролцогчдод баяр хүргээд нэгнийгээрээ өөрсдийнхөө танилцуулга видеог бэлтгэх гэж хэлчихэд бичлэг хийж эхлэх ба энд нь дуучин Kerry, стример AJ, комедиан Maxine, тогооч Martin, ажилгүй Steven, бизнесмен Walter, фитнесийн багш Jess, телевизийн хост Sunny гээд нийт 8 хүн өөрсдийнхөө талаар танилцуулга видеог бэлтгэж улмаар хамтдаа нэг өрөөнд хоригдож тоглоомыг удирдах буй хүмүүсээ өгсөн хувцснуудыг өмсцгөөдөг. Тэгээд нэг удалгүй эхнээсээ хоорондоо танилццгааж Walter шууд Steven руу дөхөж ирээд "Зя залуу минь чи бид хоёр хамтрах юм бол амьд үлдэж чаднаа. Чи тийшээ харал да. Баахан айд сандарсан хүүхнүүд байгаа зү. Эдгээр удахгүй нэг нэгээрээ өгцгэх болно. Харин хоёулаа ялаад хамтдаа баяжцгаая" гэж хэлтэл Steven. Хоёулаа баяжна гэж юугаа яриад байгаа юм? Jax цорын ганц ялсан ялагч нь миний бүх хөрөнгийг өвлөн гэж хэлнэг сонсоогүй юм уу? Би яасан гэж чамтай хамтрах вэ гэж хэлтэл. Тэгвэл хоёулаа ядаж энэ хүмүүсийг үхэж дуустал нь хамтръя л да. Наадах чи харин тажгүйсэн байна. Тэгээ тэр үртлээ хамтарцгаая. Ингээд Walter, Steven хоёр хамтрагдчихэд болцоож төд удалгүй тэмцээнийх нь 2-р үе эхлэхээр болж Jax дахин дэлгэцээрээ холбогдоод манайхныхнаар шилэн жиртаар Hopscotch хэмээх тоглоомыг тоглуулахаар болдог. Гэхдээ эднэрийн тоглоомын дүрм нь манайхан шиг шил шидээ түүж авалгүйгээр зүгээр л тоглогчд тус бүр нэг нэгээрээ цэнхэр өнгийн гэрэл асах үед нь гэрлэн дээр гიშгэлгүйгээр үсрээд замаа тусгах ёстой. Харин улаан өнгийн гэрэл асах юм бол байрандаа зогсож үлдээд цэнхэр өнгийн гэрэл асмагц хөдөлгөөнөө үргэлжлүүлээд замаа тулаад тусгах ёстой. Тэгээд AJ хамгийн ихэнд үсрэхээр болж улаан өнгийн гэрэл асах үед нь зогсож цэнхэр өнгийн гэрэл асах үед нь дахин үсэрч замаа амжилттай давтал хоёр дахь оролцогч Sunny араас нь үсэрч яваад улаан өнгийн гэрлэн дээр зогсож байтал Walter, Steven хоёр цэнхэр өнгийн гэрэл асах үед гардаг чимээг дуурайж дуурайад Sunny-г улаан өнгөн дээр үсрүүлээд үнэгний хувцастай хүнээр алуулуулчихдаг. Үүний дараа киноны сцен солигдож Sunny-гаас бусад 7 гишүүн долуулаа. Тухайн тоглоомыг амжилттай даваад дараагийнхаа тоглоомын дүрмтэй танилцахаар ирцгээтэл Jax. Энэ бол тоглоомын 3-р үе биш. Харин та нарын дунд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй. Гэртээ хармаар хүн байвал энэ боломжийг ашиглаад харж болно. Гэхдээ багахан сорилттой. Энэ хийсэн Бартат зам руу ороод 1 минутын дотор Бартаг амжилттай туулж чадах юм бол энэ тэмцээнээс албан ёсоор чөлөөлж гэрт чинь хүргэж өгөх болно гэж хэлтэл фитнесийн багш Jess би ерөөсө гэртээ харьлаа. Би энэ балаа тоглоомыг дуусгалаа гэж хэлээд цагаа эхлүүлээд Бартат тоглоом руу ортол Бартаа нь гартаа газуу барьчихсан өөдөөс нь алхаар гарч ирээд нэлээд хөөцөлдөж эцэст нь фитнесийн багш Jess үнэгнээс амьд исэн минь зүгтэн гарч ирж чаддагч 1 минутын хугацаанд амжаагүй хэмээх шалтгаанаар тэр дороо буудуулан өгдөг.
Харин үүнийг нь харсан бусад оролцогчид Джесс шиг Бартат замаар гүүхээс татгалзаж тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр болоод дараагийнхаа тоглоомын дүрмтэй танилццгаадаг. Тэрхүү тоглоом нь та бидний маш сайн мэдих бараг л бүх шинжилүүдээр тоглогддог хөгжимт сандал. Ая явхлаар бүжиглэж сандлаа тойроод ая зогсох үед сандал дээрээс сууцгааж сандал дээр сууж чадаагүй нэг нь хасагддаг тэр тоглоом. Ингээд тоглоом эхэлж тоглогчид сандлаа тойрон алхацгааж хамгийн ихэнд AJ хасагдаж, 2 дахь тойрог дээр нь Максин, 3 дахь тойрог дээр нь Walter, 4 дахь тойрог дээр нь Kerry тус хасагдаж улмаар эцсийн шатанд Стивен болон Мартин хоёр тунж үлдээд ая явах үед сандлаа тойрч байгаад ая зогсох үед Стивен Мартины араас нь боож унгаагаад дээрээс нь баахан зодчоод сандал дээрээс сууж тэмцээний ялагч болтол. Уг тоглоомын зохион байгуулагч Jax зүгээр л оролцогчид дундаа хинийхэн ч амийг хороолгүйгээр зүгээр л энгийн тоглоом зохиогоо тоглуулсан байх ба хөгжимт сандлын хамгийн сүүлийн үе хүртэл тисэж чадсан тогооч Мартинтай уулзаад би чамайг алахгүй харин өөрийнхөө доор ажиллуулмаар байна. Энэ тэмцээнийг дуусгасныхаа дараа би чамд 2 сая доллар өгнө гэж хэллээд улаан өнгийн хувцас болон баг өгч өмсүүлдэг. Харин төд удалгүй тоглогчдын мань хувьд жинхэнэ ам үрсэн дараагийн тоглоом нь эхлэх ба тоглоом нь нуугдаж тоглодог тоглоом. Эхлээд улаан өнгийн хувцастай хүн 60 тоолно, харин тоглогчид тэр хооронд нь аль чадгаараа нуугдах ба үнэг нүдэ дарж байгаад 60 тоолж дууссаны дараа нуугдсан хүмүүсийг хайгаад хамгийн ихэнд олдсон хүн нь алуулаад тоглоом дуусна гэсэн дүрмтэй. Тэгээд тоглоом эхэлж AJ нэг орны завсар руу шумбаж, Kerry нэг сандалны ард нуугдаж, Walter, Maxine, Steven 3 хамтдаа нэг харанхуй өрөөнд ороод нуугдаж байтал үнэг өөрсдийг нь хайгаад тухайн өрөөнд нь орж иртэл Walter Maxine-ыг уучлаарай гэж хэлэнгүүтээ харанхуй өрөөнөөсөө түлхэж гаргаад үнэгт баригдуулснаар үнэг Maxine-ыг хороогоод энэхүү тоглоом нь дуустдаг. Төд удалгүй Jax амьд үлдсэн 4 оролцогчдод дахин баяр хүргээд дараагийн тоглоомын дүрмийг нь танилцуулах ба тэрхүү тоглоом нь Tetherball гэдэг нэртэй ба дүрм нь төмөр шонгоос доош унжуулсан бөмбөгийг 2 оролцогч өөдөөдөөс харж байгаад хүчтэй алгадалцаад тухайн бөмбөгийг хэн илүү хүчтэй алгадаж чадсан нь ялдаг тоглоом. Тэгээд 4 оролцогч 2-2-ороо тоглоод ялагдсан 2 оролцогч нь дахин хоорондоо тоглоод тэр үедээ дахиж ялагдсан хамгийн сул оролцогч нь хасагдахаар болж AJ Walter 2 хоорондоо таарч тоглоомыг эхлүүлдэг. Харин Kerry, Steven хоёр бөмбөгийг өөдөөдөөсөө алгадахаар байраа эзэлцгээтэл Kerry бөмбөгөнд огт хүрэлгүй. Албаар Steven-д ялагдаж, AJ-д ялагдсан Walter-тай үхэл амьдралын тоглоомоо эхлүүлэх ба өмнө нь AJ-тэй хоёр талаас бөмбөг алгадалцах үедээ гараа гэмтээсэн Walter огт гэмтэлгүй Kerry-д ялагдаад үнгэнд тэр дороо лалуулж Jax амьд үлдсэн 3 оролцогчдод дахин баяр хүргээд дараагийнхаа тоглоомыг танилцуулдаг. Тэрхүү тоглоом нь Hangman буюу үсэг тааж оруулаад үг бүтээдэг тоглоом. Гэхдээ энэ хэдийн хувьд үсэг хэлэх үедээ тухайн үгэнд ороогүй үсэг хэлэх юм бол тогон цохиулна. Харин бүтэн өгүүлбэрээр нь тааж чадах юм бол шууд сандалнаас босоод ялагч нь болно. Тэгээд тоглоомыг эхэлж нэг хэсэгтээ л манай 3 ээлж дараалсан үсэгнүүдээ хилээд алдах нь алдаад Mercer тогон цохиулаад Steven бараг л ухаан алдаж унахынхаа өмнө өгүүлбэрийг бүтнээр нь тааж хилээд сандалнаас босдол AJ яагаад ч юм сайхан сэтгэл гаргаад Kerry-г үсэг хийсний дараа нэг ч үсэг хилэлгүй гүрийгээд 5-6 удаа дараалж тогон цохиулаад тэр дороо ламсгал хурааж Kerry, Steven хоёр ялагчийн төлөөх эцсийн тоглоомоо тоглоцохоор болдог. Энэ хоёрын хамгийн сүүлийн тоглоом нь улаан хувцастай хүмүүс дохио өгсөний дараа модны үзүүрт уйсан улаан өнгийн дарцаг руу уралдаж очоод хин төрөөж гартаа барьсан нь хожих дүрмтэй ба улаан өнгийн хувцастай хүмүүс тоглоомыг эхэл гэсэн дохиог өгтөл Steven, Kerry хоёр хамаг ирчээрээ улаан өнгийн дарцагтай мод руу уралдангүйж Steven улаан өнгийн дарцагтай модыг Kerry-гаас төрүүлж аваад тэмцээний ялагч боллоо хэмээн баярлж байтал Kerry хажуухнаасаа дахин нэг дарцагтай мод олж хараад хамаг хурдаараа гүйжчихэд суглаан автал баярлж байсан Steven-ийг эзэс рүү тогооч Мартин буудан хороох ба Kerry-г тэр дороо нэг улаан хувцастай хүн тариад ухаан алдуулдаг. Тэгээд энэ бүхний дараа Kerry гинэтхэн ухаан ортол Jax 150 сая дагагчтай аккаунтынхаа нэвтрэх нэр болон нууц үгээ бичиж үлдээгээд өөрөө ор сургуу алга болсон байх ба Kerry Jax-ийн бүх дагагчид болон хөрөнгийг нь өвлөн авч улмаар олны танил алдартай бүсгүй болж нэгэн өдөр нэг найзтайгаа уцаар ярьж байгаад Jax дахиж бичлэг хийж эхэлсэн байна лээ гэж хэлхийг нь сонсоод тухайн бичлэгийг нь олж үзтэл Jax тогооч Мартинтай хамтдаа хосын блог хийж буй дүрс бичлэг гарснаар энэхүү кино төгсөж байгаа.